Хөдөө орон нутгийн ажил амьдралаас үлдсэн мэдээллээр манай хөтөлбөрийн дараагийн хэсэг үргэлжилнэ. Манай сурвалжлах хэсэг Өмнө Говь аймагт ажиллаад ирлээ. Өмнө Говь аймгийн 70 задгадын дулааны цахилгаан станцад осол гарч тэг зогсолтод ороод байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчим хүчний газар болоод ТЭЦ 4-ийн багийнхан очиж ослын шалтгааныг тогтоосон байна. Одоогийн байдлаар 70 задгадын станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа ч ямар ч байсан ослын үеэсэн гараад байгаа юм байна. Өмнө говьчууд сар шинийн өмнө тог цахилгаан тасалдаж нилээд твджээ. Жил бүр доголддог гэж шүүмжлэлд өртдөг цахилгаан станц нь энэ сарын 19-ны өдөр тэг зогсолт хийснээр аймгийн төв ойролцоох 3 сумд эрчим хүч дулааны тасалдалд орсон юм а. За 70 задгадын станц 2002 онд ашиглалтанд орсон. Солонгосчуудын барьсан энэ станц 5 мегаваттын хүчин чадалтай. Аймаг өргөжин тэлж хүн ам нэмэгдэж, за үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрчим хүч дулааны хэрэглээ 2 дахин өсжээ. Өмнө Говь аймгийн хувьд төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй учраас гинтийн ослын үед өөр арга цах ямар нэгэн их усэр байхгүй за хамгийн эрсдэлтэй тооцогддог газар юм а. За өнгөрсөн хугацаанд ТЭЦ 4 станцын менежментийн баг энд очиж ажилласан, өвөлд гайгүй сайн бэлтгэж өнгөрсөн жил асуудалд орсон 100-ны засвараа хийсэн гэж байна. Харин энэ жил осол гарах болсон шалтгааныг тогтоох, за үйл ажиллагааг нь цаашид сэргээн ажилуулахын тулд ТЭЦ 4 эрчим хүчний газрын багийнхан газар дээр нь ажиллалаа. 70 задгадын станц газардуулахын кабелийн зис утсаа хулгайд алдсанаар зогсоход хүрсэн гэдэг дүгнэлтийг тэтгэсэн юм а. Энэ бол одоо ингээд генератор байгаа. За энэ генератороос одоо ингээд 3 фаз урц гарч ирж байгаа. Газарлагын урц гарч ирж байгаа. Тэгэхээр энэ газарлагын систем гэдэг бол цахилгаан станцд их чухал асуудал байдаг. Өөрөөр хэлбэл генераторыг явуулахын тулд энэ цахилгаан станцын барилга байгууламжийг тэр жигт нь ингээд контур засамжийн гэж дөрвөн талд нь хийж өгөөд тэр газарлагын контурыг хооронд нь ингээд кабелээр холбож өгдөг. Тэгэхээр тэр газарлагын контурыг хооронд нь холбосон холбоос бол Өмнө Говь станцын хувьд бол ийм 95 мм квадрат сечентэй зис кабель юм байна. Тэгэхээр энэ зис кабель бол одоо энэ удаан хугацааны туршилтад алга болсон юм шиг байна. 6-7 жилийн хугацаанд ч юм уу бүүмж. Энэ зис кабелүүд бол үндсэндээ алдагдаад дууссан байна. Газардуулахын кабелийн зис утас ойролцоогоор 1000 м урттай. Станцын бүтэц зохион байгуулалтыг сайн мэддэг, газар доогоор шугам сүлжээний учрыг олдог хүн авахгүй бол жирийн нэгэн очоод хулгайлчих хэд биш юм байна. Хизэнээс эхэлж хулгайлсан хэдэн жил газардуулахын кабелгүй байсан бэ гэдэг нь тодорхой биш. За энэ шалтгаанаар эхний генератор шатжээ. За хоёр дахь нь ачааллаа бас даахаа болсноор зогссон. За ингээд 70 задгад харанхуй болох шалтгаан бүрджээ. Өнөөдрийн байдлаар станцын байж үндсэн тоног бүгдээр ажил залгаачихсан. Би 10 сарын 20-наас хойш үндсэндээ бүх тоноглол ажил залгаад явж исэн. Аймгийн нийт хэрэглээ 2008 онд анх ажил авч ирсэнтэйгээ харьцуулахад 2 дахин нэмэгдчихсэн. Үндсэндээ бид нар оргил ачаалал 5 мегаваттаар явж байгаа. Бид ямар ч бэлтгэл тоноглол байхгүйгээр ажиллагаагаа явуулж ирж исэн. За нэг тоноглол ажиллагаанаас ингээд гарсан тохиолдолд бид нар үндсэндээ хязгаарлалтын горимд орчихоор манай Өмнө Говьийнхан маань эрчим хүчний доголдож जैन саадж जैन гэдэг үгээр их гардаг. Энэ үндсэндээ нөгөө миний саяны хэлж байгаа найдвартай эрчим хүчтэй өгтэй холбоотой юм. Бид нар өнөөдөр хүртэл тогтвортой ажиллах энэ нөхцөлийн төлөө ажиллаж ирсэн. За одоогийн байдлаар 70 задгадын станцын 1 генератор ажиллаж 900 кВт цахилгаанаар хангаж байна. За энэ бол нийт хэрэглээний 5.1% гэсэн үг ээ. Шатсан генераторыг засахын тулд дахиад сарын хугацаа хэрэгтэй. За энэ хугацаанд аймгийнхныг тог дулаанаар бүрэн өгөхийн тулд авааран дизель станц ажиллуулж байгаа юм а. За цагт 1 тонн түлш хэрэгэлдэг энэ станцыг 1 сар ажиллуулахад 1 тэрбум орчим төгрөг хэрэгтэй болж байна. Аваар ослын байдлаас бол бид нар гарлаа. Аваар ослын бол маш үдсэн хохирлыг барагдуулах ажлыг одоо бид нар хийн. Засварынхаа ажлыг хийн. Хийний үйл ажиллагаа хангах үйл ажиллагаа хийн. Засгийн газраас бол эргэж очиод бол улсын нөөцөөс тодорхой хэмжээний энэ аваар ослтой холбогдсон санхүүгийн үр дагаврыг шийдвэрлэх тогтоолыг бол засгийн газарт оруулж танилцуулах болно. За одоогийн байдлаар 70 задгадын станц ямар ч байсан аваарын байдлаас гарсан хот бүхэлдээ арайч хүлдэчихөөгүй. Нийтдээ 4 байр 2-3 аж ахуй нэгжийн дулааны шугам гинтжээ. Зарим дулааны шугам сүлжээний хүлдсэн хэсгийг сэргээх ажил үргэлжилж байна.